4 жилийн өмнө сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч гарааны бизнесээ эхлүүлэн амжилттай яваа гэр бүлийг сурвалжллаа. Та бүхний харж байгаа хүмүүсийг Магсар Дорж Алтан туяа гэдэг. Тэд 5 жилийн өмнө 2 оюутлын машинтай өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж 8 хүний ажлын байрыг бий болгож жигүүр брэндийг үүсгэн байгуулжээ. Жигүүр брэнд нь пальто, юбг, өмд, цамц зэрэг офисын зорилттой хувцас үйлдвэрлэхээс гадна Монгол үндэсний загварын бүх төрлийн хувцсыг уралдаг. Жил 6 сарын өмнөөс үйлдвэрлэсэн хувцсаа зах зээлд нийлүүлэн худалдан борлуулж эхэлжээ. За анх бид нар болоод үүсгэн байгуулах санаачлага болоод гэр бүлийн хүнтэйгээ анх санаачилсан. Бид нар бас хүний нутагт баггүй хугацаанд ажиллаж амьдарч ирсэн. Тэр ч тэнд сурч мэдсэн зүйлийнхаа хүрээнд хийх бүтээх гэсэн чинь эргэлзэлтэйгээр анх санаачлан байгуулчихсан. За анх бол мэдээж хоёулаа эхэлж байлаа. Тэгээд үүний дараа үйл ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор сум орон нутагтаа хандаж бид нар төсөл бичсэн. Ийм одоо сум хөгжүүлэх сангийн зээл, залуучуудын гарааны бизнес дэмжих ийм зээл байдгийн байна гэдгийг бид нар мэдээлэл үүднээс олж аваад төслөө бичиж шалгаруултанд орж байлаа. Үед хөдөлмөр халамжуулалтын газраас зарлагдж байгаа гарааны бизнес дэмжих зээлд 54 залуу оролцчихлаа. 54 залуучуудаас бид 2 шалгараад одоо хаан дэмжих сангийн хөрөнгө оруулалтыг авч чадсан. За ингээд бид нар 2017 онд ингэж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байраа нэмсэн, дотоод хоног төхөөрөмжгээд бүхэл юмыг одоо бас тодорхой хэмжээний шийдэж чадсан. Үүнээс хойш бид нар бас ажлын байраа нэмэгдүүлж хүн хүчээр мэдээж тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдээд тэгэхээр ажлын байр маань өргөжинд хэлсэн. Өргөжинд хэлээд бид нар бас үйлдвэрлэлийн гарц бүтээгдэхүүний чанар, дээрэс нь үйлдвэр үйлчилгээнийхаа чанарыг сайжруулах тал дээр одоо ажиллаад ингээ хамт олон бүрдүүлж чадсан. 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаас гарааны бизнесээ эхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад зээл олгож эхэлсэн. 11 жилийн хугацаанд нийт 580 гаруй зээлдэгчдэд 1.2 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Иргэнд 10 хүртэлх сая төгрөг, аж ахуйн нэгж хоршоололд 15 сая төгрөгийг 3 жилийн хугацаатаагаар 3% хүүтэй зээл олгодог байна. Энэ жилийн хувьд 26 иргэн 6 аж ахуйн нэгжид 340 сая төгрөгийн зээл олгожээ. Ерөнхийдөө бид бүхэн одоо иргэдээс ирж байгаа зээлүүд дээр одоо төсөл сонгох шалгаруулах зөвлөлийн хурлаараа авч хэлэлцээ зээлийг олгодог байгаа. За төрөөс хэрэгжүүлж байгаа одоо бодлогынхаа хүрээнд бол бид бүхэн аль болохоор хүнсний үйлдвэрлэлүүдийг дэмжихийг үздэг байгаа. Тэгэхдээ хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэдээ бусад чиглэлийг хаяхгүй тэргүүлэх чиглэлд ямар чиглэл багтж байна тэр болгоныг манай дээр шаардлага хангасан тохиолдолд дэмжиж зээл олгодог байгаа. Ерөнхийдөө сум хөгжүүлэх сангийн зээл бол нөгөө бичил бизнес эрхлэгчдийг иргэн аж ахуйн нэгжийг дэмждэг гэдэг утгаараа бол одоо иргэнд 10 хүртэл сая төгрөгийг аж ахуйн нэгж нөхрөл хашаанд 15 сая төгрөгийг 3 жилийн хугацаатай 3% хүүтэй маш бага хувийн хүүтэй зээл олгодог зээл байгаа. За тэгэхээр үүнийгээ дагаад одоо төрөөс олгож байгаа маш том дэмжлэг гэвэл одоо бага хувийн хүүтэй зээл байгаа байхгүй юу? Энийгээ дагаад одоо өрхийн болон бичил бизнес эрхлэгчид маань одоо энэ санхүүжилтийг авснараа одоо үйлдвэрлэлээ өсгөх те ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр маш амжилттай одоо олгогдож байгаа зээлүүдийн төрөөс олгож байгаа зээлүүдийн мөнөөс өмнө байгаамаа. Өнөөдөр аймгийн хэмжээнд сум хөгжүүлэх сангаас зээл авч өөрийн гарааны бизнесээ эхлүүлэн өргөжүүлж ажлын байрыг бий болгож чадсан хэд хэдэн иргэн аж ахуйн нэгж байгууллагууд амжилттай явж эхнээсээ үр дүнгээ танилцуулж байна. Үүний нэг жигүүр брэнд нь Орхон аймгийн ерөнхий боловсролын 17 20 дугаар сургууль нийгмийн даатгалын хилтэс Маргад дээд сургуулийн нисгэгчийн ангийн оюутнуудын дүрмт хувцас зэргийг үйлдвэрлэсэн ариун туршлагатай хамт олон болжээ. Тиймээс орон нутгийн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас захиалга авч хамтран ажиллах боломжтой юм байна.